За тэгэхээр юуны төрөнд Монгол улсын соёлын тэргууны ажилтан гэдэг энэ эрхэм хүндтэй одоо цол тэмдгээр шагнуулсан баяр хүргье. Тэгэхээр энэ шагнал маань ер нь эртэрсэн гэж би сонсчихсан. Яг өнөөдрийн энэ мөчид одоо хүлээн авахд ямар сэтгэлтэй байваа? Үнэхээр маш их сэтгэл хөдлөж байна. Ягаад тэгэхээр би энэ чинь бол миний шагнал юм шиг боловч яг үнэндээ бид нар хөгжимчд дандаа л бүгдээрээ нийлж нэг нэгнийхээ дэмэнд явж идэг болохоор манайхан бид нар нийлж ямар их уран бүтээл хийдэг вүлээ. Би дандаа л хүмүүстэй нийлж уран бүтээл хийж хамтын бүтээл. Тийм болохоор шагнал гэдэг чинь угаасаа хүнд урам л өгж идэг асуудал шүү дээ. Тэгэхээр урам авч бид нар маш их урам зориг ордог. Заавал эн чинь тийм юундаа биш. Гэхдээ бид нарыг үнэлж байна, харж байна, бид нарыг үзээд байна, сонсоод байна гэсэн шинж тэмдэг болов гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээд яг өөрснийхөө би одоо хамтарч ажилладаг манай Шикагогийн сонгодог хөгжмийнхэн болон бусад бүх хөгжимчид, ер нь хөгжимчид амь нэгтэй, урлагийнхан амь нэгтэй тийм ээ. Тэгээд нэгнийгээ би хахад урлаг гэдэг чинь хүний нүдэн дээр ил байж идэг юм болохоор нуухын арга байхгүй асуудал шүү дээ. Тийм. Тэгэхээр би бол бид бүгдээ шагнал гэж бодож байна.